Тэгээд та бүхэн маань бас санаж ивэл зүгээр нэг жилийн өмнө байхад энэ салбар маань өөрөө салбарынх нь төрдөл эрчим хүч байх хэрэгтэй. Ерөөсө төрөл эрчим хүчээ авч явах хэрэгтэй гэж ойлгодог байсан. Иргэд нь болохоор ерөөсө төрөөс л үнийг хатуу барьж авах хэрэгтэй гэж ойлгодог байсан. Бид бүхэн яг жилийн өмнө бас нүрээ харалцаад тусдаа ч гэсэн уулзаад явж хахад энэ бол үндсэн хандлага байжсэн. Бид бүхний нүр тулж байсан. Нэг жил өнгөрлөө. Энэ хугацаанд юу болж өөрчлөгдсөн байна гэхээр өнөөдөр бид бүхэн өрсөлдөөнт зах зээлийн тухай ярьж байна. Өнөөдөр бүгдээрээ тархмал сэргийгдэх эрчим хүчийг дэмжих тухай ярьж байна. Дээрээс нь хувийн хвшлийн оролцоотойгоор энд чинь бид нэр өрсөлдөөнөөр дамжуулаад үнийг буулгачих юм аа. Үн чинь ерөөсөө асуудал биш. Харин ч бид нэр улам их эрчим хүчийг хэрэглээд ашиглаад илүү бүтээмж гаргаж болох юм аа. Тэгэд бизнес эрхлэгч нар нь биднэрт шийдлүүд нь байна гэд дараагийн шатанд бид бүхэн яриад эхэлсэн. Тэгээд өөрсдийнхөө амжилтыг бас бид бүхэн тунхаглах ёстой гэж би бол харж байгаа. Ягаад гэхээр өнөөдөр л ямар ч нэг улс төрчид заавал үнийхээ эрчим хүчний үнийг барь гэж ярьдаг хүмүүс бол байхгүй болсон баг. Энэ өөрөө зах зээлийн зарчмаар явах ёстой гэдгийг бол хүлээн зөвшөөрлөө. За дараагийн ээлжинд бол энэ эрчим хүчний тухай хуулийн шинжилэл маань өөрөө зах зээлийн хувьд өөр өрсөлдөөнт зах зээл байх ёстой байна гэдгийг дийлэнх хүмүүс маань бол хүлээн зөвшөөрж байна. Мэдээж хэрэг ойлголтын зөрүүнүүд байгаа. Бид бүхэнд хэрхэн яаж хийх үү гэдэг дээр. Гэхдээ 70% бол үндсэн концепц дээр салбар маань нэгдчихлээ гэж ойлгож болохоор байна. Тэр утгаараа бид бүхэн өрсөлдөөн зах зээлээр явъя. Тархмал сэргийгдэх эрчим хүчээр дэмжиж оруулъя. Яаж үнийн механизмаа зүгээр гаргах юм бэ гэдгийг тал талын чаддаг, мэддэг хүмүүсүүд нь өөрсдөө хоорондоо ярилцж байгаа шийдвэх асуудлууд нь л бидэнд үлдчихэд байгаа. Нэг зүйл бол бид бүхэн мэдэхгүй байгаа биш. Монгол улс эрчим хүчээ цаашаа яаж авч явах вэ гэдгийг судлаагүй байгаа биш. Маш олон судалгаанууд, маш олон мэрэгжлийн мундаг хүмүүсүүд бүгдээрээ дор бүрнээ боловсруулад гаргацсан зүйлсүүд байна. Тус бүртээ. Тэгээд хоорондоо сайн ярилцахгүй байгаа учраас хоорондоо бие биенийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тус тусдаа. Энэ маань өөрөө бие биенийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал нь хэн хохирч үлдэх вэ гэхээр монголчууд л хохирч үлдэнэ. Энэ байдлаас. Тэр утгаараа би бол эрчим хүчний салбарын хүн биш. Гэхдээ миний хийж чадах зүйл бол би энэ салбарыг ойлгуулахыг хүсэж байгаа. Энэ салбарыг бусад салбарт нь ойлгуулахыг хүсэж байгаа. Бид нар пуужингийн технологи юм шигээр ганцаархнаа эрчим хүчнийхэн дотроо яриад байх нь өөрөө хангалтгүй байдаг. Өнөөдөр сангийн яамны төлөөллийг дуудсан, засгийн газрын хэрэг эрхлэх газрынхныг дуудсан. За тэгээд төрийн өмч компани удирдлагуудыг дуудсан байгаа. Ерөнхий сайдын ажлын албанаас дуудсан байгаа. Яагаад ингэж байгаа вэ гэхээр бид бүхний яриад байгаа асуудал бид нар хоорондоо ойлгоод байхыг тэнд шал өөрөөр ойлгож байгаа. Жишээ нь сангийн яамн дээр бид нар маш өндөр өгөөчтэй өөрийнхөө хөрөнгийн зардлыг буцаагаад 1-2 жилдээ нөхчих хэмжээний бүтээмжтэй хэмнэлт гаргах төслүүд маань эрчим хүчний яамнаас жил болгон өгдөг дандаа сангийн яам дээр очиод асуулцдаг. Тэгсэн хэрнээ соёлын төв мөвч байд юм уу ямар ч өгөөж гарч ирэхгүй төслүүдлөө бид нар төсөв тавиал байдаг. Энэ ойлголтуудыг бид нар ойлгох шаардлагатай байна. Нөгөө талдаа дамжуулах дээр бид нар маш их хэмжээний хөрөнгө оруулалтууд шаардлагатай төрд дамжуулах байна гэдгийг бас нэг ойлголтод хүрчээд байгаа. Гэвтэл дамжуулахын төслүүдийг санхүүжүүлэхдээ бид нар дандаа гадны зээлээр хийж байгаа. Гадны зээл буюу дамжуулах сүлжээ компаниудаар буцаад бид нар энэ мөнгийг буцаагаад төлөх шаардлагатай. Хэдэн жилийн дараа иргэн төлөлтөнд ороод ирэхээр буцаад өндөр өртөгтэй болж ирдэг. Гэвтэл улсын төсөв энэ дээр тавигдахгүй байгаа. Ямар нэгэн байдлаар олон удаа хэрэлдсэн байсан ч гэсэн хамаагүй нэг ширээн дээр сууж агаад бид нар шийдэл хүргэх ёстой. Яагаад тэгэхээр энэ салбар урагшлах ёстой. Эрчим хүчний реформ маш өндөр хүлээлттэй байсан. Бид бүхэн нүдэнд харагдах өөрчлөлт хийгээгүй гэж харж байгаа. Гэвтэл жилийн өмнөхөө та бүхэн маань санаад үзээрэй. Жилийн өмнө нөхцөл байдал өөр байсан. Өнөөдөр 26 оны улсын төсөвдөр 3.9 их найд төгрөг тавигдсан байна. Өмнө байгаагүйгээр маш өндөр эрчим хүчний том төслүүд хөдөлгөөр явж байгаа. Дээрээс нь гадны өрөнгө оруулалтуудыг бид нар маш ихээр татах боломж нээлт гарцуудыг хүчтэйгээр нээж оруулж ирсэн. Тэгэхээр энэ эрч маань өөрөө сулраагүй, энэ эрч маань явагдаж байгаа. Бид бүхэн нээлттэй ойлголттой болоод дээрээс нь энэ процесс маань хугацаа авч байгаа гэдгийг ойлгож байгаа учраас тэрэндээ бас хүлээцтэй бас хандах хэрэгтэй гэдгийг бас хүмүүстэй бас хэлхийг өнөөдөр хүссэн юм. Тэгээд миний зүгээс өнөөдрийн хилцүүлийн үндсэн үр дүн бол мэдээж хэрэг та бүхэн гүйцэтгэх засаглал дээр байгаа асуудлууд байна гэдгийг харж байгаа бах. Бид бүхэн хууль эрхцэн орчны шинжилтийг цогцоор нь хийх ч гэсэн өнөөдрийн байгаа өдөр болгон тулгамдж байгаа асуудал бол гүйцэтгэх засаглалын хэмжээнд ерөнхий сайдын хэмжээнд шийдэж явах ёстой шийдлүүд маш их байгаа учраас ерөнхий сайдаас бол асуулга бол би тавьсан байгаа. Бид бүхний бүгднгийнх нь оролцоотойгоор энэ салбарт бас гэрэл гээгээ гарах баха гэж бол би итгэдэг. Тэгээд манай эрчим хүчний салбар бол харанхуй сүнсэн баларцсан салбар биш. Манай эрчим хүчний салбар бол гэрэл гээгээтэй Монгол улсыг асаах ийм салбараа гэж боддгоо. Тэгээд өнөөдрийн хилцүүлэгт ирсэн бүгдээрэнд баярлалаа. Бид бүхний бүгднгийнх нь оролцоотойгоор энэ салбар